Сайн бацхан уу мөнхчин байна. Би Герман улсаас Австри улсад ирээд 3-7 хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд шийдэл сарынхаа маярыг яаж тэмдэглэснээ товч танилцуулах гэж байна. За би яг баярын өдрүүдийг тохиолдож ирсэн учраас айлынхантайгаа илүү танилцах боломж олсон. За яг сарын баяраар бол мэдээж айлынхантайгаа байсан. Хамтдаа гоё хоол идээд юм ярилцаад айлынхаа тухай илүү олон зүйлсийг мэдэж аваад мэдээж бэлэг солилцох үе бол үнэхээр гоё бүр бест байж чадсан. Өнөөх өдөр нь ч гэсэн айлынхаа хүүхдүүдэд бэлгээ бэлтгэхдээ бүр амар догдолж ийсэн. Дараа нь болохоор би хотуудын Weihnachts Markt буюу сарынхан захуудаар явсан байгаа. Тэр үед л баг ингээд яг кинон дотор орсон юм шиг бүр ингээд нүдэндээ читгэхгүй бүр үнэхээр гоё байж чадсан. Он сал үедэх үе буюу 30-ны өдөр болохоор би найзуудтайгаа хамт тэмдэглэсэн. Өөрсдөө шампаньсаа буудуулаад, солиотаа буудуулаад шинэ оноо айгүй гоё өгцөн. Гүр нь ингээд 24 оноод өгөн хэлэхэд бол айгүй том алхмыг хийж чадсан гэд шинэ олон зүйлийг мэдэж авсан жил байлаа. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр илүү олон зүйлсийг танилцуулах болно.